Нийтийн тооллын 1600 оны 10 дугаар сарын 21-ний өдөр. Энэ бол Секигахарагийн тулаан. Япон улсын төрийн дээд удирдлагыг гартаа авахын төлөө зүүн болон баруун армийнхан тулдаж байгаа нь энэ. Манай гол дүрийн залууг Шимазу Тоёхиса гэдэг. Тэрээр энэхүү тулаанд баруун армийг төлөөлж оролцож байгаа бөгөөд зүүн армийнхан нэгэнт ирчиг авсан байв. Баруун армийн томоохон гих овгууд бүгд ялагдаж Шимазу овг л бууж өглөхөд тулдсаар байлаа. Гэвч Шимазу овг ялах боломжгүйгээ мэдсэн болохоор Тоёхиса маань цэргүүдтэйгээ дайсныг торгоохоор үлдээд овгийнхоо удирдагчдыг зүхтаалгах шийдвэр гаргалаа. Үхлээс жүлээх Шимазу овгийн зөрөгтэй ачт. Тэд хэдий цөөхүүлээ байсан ч эцсээ хүртэл бууж өгөхөөс татгалздаг. Бас манай Тоёхиса өөрөө үхлийн шарх авсан ч дайсны генералаа шархтуулж чадлаа. Түүний шийдэмгий байдлыг харсан дайсны генерал нь цэргүүдээ ухрахыг тушаав. Харин ийм шархтай байж манай Тоёхиса яагаад ч юм өгсөнгүй. За бүр өгөх нь битгийл нэг нь нууцлаг газар ирсэн байх ба харваас орчин үеийн бро энд яг ямар ажил хийдэм бөө мэд. Ямартай ч Тоёхисаг нэг хаалга руу сороод авчлаа. Энэ үед манай үнийг хөдөө газар өглөө үлээгээ твтж байхад нь энэ хоёр эльф шиг чихтэй хүүхдүүд олно. Гэхдээ энэ хоёр Тоёхисаг дрифтер гэж дуудах бөгөөд аюултай хүн болохоор дрифтерүүдэн байдаг газар авчирч өгнө. Гэтэл нэг ном сумтай залуу энэ хоёроос яах гэж ирснийг асуухад та нартай адилхан үнийг авчирлаа. Өөр яагаач хөө гэж хэлээд энэ хоёр маань харуулж өгөхөөс өмнө яваад өглөө. Харин энэ залуу ганцаараа биш байж түүний удирдагч бололтой нэг нөхөр Тоёхисаг ямартай ч хоруулаад ир. Амьдрах хувьтай бол амьд гарна үз гэж ишөө. Үүний дараа Тоёхиса нэг их удалгүй ухаарад өнөөх нөхөр рүү шууд дайрччоод хэн болохыг асуутал өөрийгөө Ода овгийн Нобунага гэдэг. Энэ хүн бол алдартай самурай байсан ч айл хэдийн нас орсон болохоор Тоёхиса мэдээж түүнд итгэсэнгүй. Гэтэл энэ үед өнөөх залуу манай хоёрыг болиулаад амар сүртэй орж ирснээ. Хоёулангаар нь агинсан шувууныхаа өдийг зулгаалгаж энтрээ. Тоёхиса маань Нобунагаг үхээд айл хэдийн 18 жил болсныг хэлэхэд Нобунага бүр чихэндээ итгэсэнгүй. Учир нь тэр энэ газарт ирээд хагас жилч болоогүй байгаа болохоор гайхах нь чаргагүй л дээ. Тэгсэн чинь өнөөх залуу манай хоёрыг шоолоол. 10 хэдхэн жил дээр юун сүртэй юм гэснээ өөрийгөө танилцуулна. Түүнийг Насу Ёичи гэдэг бөгөөд бараг 400 жилийн өмнө нас орсон хүн байдیں۔ Тоёхиса бүр шок. Өөрийгөө зүүдлээд байна л гэж боддог. Тэгээд өөрийгөө танилцуултал нөгөө хоёр нь манай үний овгийнхныг бүр "За вэзарэ, Шимазу гэдэг чи одоо юу лээ? Аа тий, нөгөө зах хязгаарт байдаг хөдөөний жижиг овгийнх нь гээл бүр янзын үзээд байгаа мó хайшин." За тэгээд манай гурав өнгөрсөн дулсан тулаан шин нэрэн үед юу болж байгааг Тоёхиса нөгөө хоёртой ярьж өгч байх зур тэднийг орчин үеийн хүн бололтой нэг эмэгтэй нууцаар ажиглаж байдаг. Тэгээд өөрийнхөө холбоотондоо манай гурвыг яах аргагүй дрифтер байна гэдэг. Гэтэл нөгөө холбоот нь дрифтер гэх хүмүүсийн зорилгыг олж мэдэхгүй бол энэ ертөнд сүрчж магадгүй гиндэ. Харин нөгөө хоёр эльфийг ах нь дрифтерүүдтэй битгий орооцолтоо гэж загнахыг бодоход тэд нартай орооцолдвол их л том асуудалд ордог бололтой юм. Гэтэл энэ үед нэг шар толгойтой нөхөр баахан цэргүүдэд дагуулад ирсэн эльфүүдийн тосгоныг устгах нэ. Ойн цаахан эльфүүдийн тосгонд гал гарахыг хараад өөрийн аварсан хүмүүс болохоор ч тэрөө манай Тоёхиса шууд л гүгээд явлаа. Нөгөө хоёр нь ч бас эндээ үлдээд яах вэ гэд түүний ардаас явна. Гэтэл энэ үед ах トゥ хоёр эльф цэргүүдэд хөөгдөж явахыг хараад манай гурав нөгөөдүүлийг газар дээр нь зохицуулаад өгдөм байгаа үстэй. Толгоогоо үлдээгээд яв гэдэг нь одоо Тоёхисагийн хэлэх дуртай үг юм уу хайшин. За ямартай ч амийн аварсан ачтангуудаа хариуг нь барих шиг л боллоо. Тэгээд Нобунага одоо тэгвэл тосгоныг эзлэх үү дээ гэд хэлсэн чинь нөгөө тагнуулч эмэгтэй тэрийг босстой дамжуулаад хэлчихнэ. Одоо ингээд босс нь манай гурвын зорилгыг газар нутаг эзлэх гээд ойлгочлоо. Энэ үед харин эльфүүдийн тосгон руу шар толгойтой нөхөр айл хэдийн дайртгаа дайраад дуусч байлаа. Яагаад ийшээ дайрсан бэ гэвэл ойд нэвтэрч дрифтерүүдэд тусалсан болохоор гинэ. Тэгснээ бас болоогүй. Эльфүүд, одоочууд, хоббитууд гэд хагас хүн төрөлтнүүдийг хизээ нэг өдөр бүрэн арчиж хайна. Одоохондоо бол харин хагасын л устгах зөвшөөрөлтэй байгааг нь. Гэтэл яг энэ үед манай гурав ойрхон байдаг улаан буудааны талбайд нь гал тавьчихдаг. Нобунага бас тэгж яхад нилээн зөвөн гар бололтой шүү. Бараг улс үндэстнээр нь буулгаж авах гээд байгаа мó хайшин. Ургацаа хурааж амжаагүй байхдаа тариан талбайгаа шатаалгасан нөхдүүд шокносоо гарч амжаагүй байхад нь Тоёхиса энэ их утааг ашиглаж гарч ирээд цэргүүдийг нэг нэгээр нь төөж өгөндөө. Тэгээд нилээ эдэг унгасныхаа дараа нөгөө л нэг толгоогоо үлдээгээд яв гэдэг үгээ хэлээд
шар талгойт руу шууд л дайрч очиод сэлэмнийхээ хуугаар духан дундуур нь жинхэнэ балбаж өгнө. За тэгээд харгас хүнд бол тохирсон л өглөө шүү дээ. Түүнийг харсан нөгөө хоёр нь бараг л баясаад байгаа юм шүү. Ёичи бас энэ хооронд ганцаархнаа нилээ хэдэн зэргүүдийг аргалчиж. Тэгээд Тоёхиса маань сэлмээ нэг эльфэд өгөөд шар толгоотойг дуусга гэж хэлэхэд уур хилэндээ автсан эльфүүд бөөндөө очиж түүнийг зүйл дуусгана. Үүний дараа нөгөө хоёр маань хурч ирэхэд Тоёхиса бөөр өөрийн гэмтэлтэй байгааг мэдсээр байж хайчичдгийн гээл. Нөгөө хоёр нь ёстой завгүй байлаач гэж ах шиг. За тэр ч яах вэ? Манай гурав бүр эльфүүдийн удирдагч нь болоод тахлаа шүү. Өнөөх орчин үеийн бро айл хэдийнэ энэ тухай олоод уншиж яахан тэр. Энэ үед түүн дээр Иси гих охин хурч ирээд чи хичнээн их дрифтрүүдийг илгээсэн байлаач манайхныг ялахгүй гэж ишөө. Тэгснээ хуруугаараа ганцхан дохио өгтөл сонин дээр шинэ гарчиг бичигдэж хар хааны цэргүүд дайнд оролцохоор болсон байв. Харин тэднийг нааш нь нэвтрүүлэхгүй байхын тулд энэ нөхөрт дрифтрүүдийн тусламж хэрэг болно гэж шүү. Тэгээд энэ хоёр хөгшин ч бас дрифтер болохоор энэ хоёрын мэдлэг туршлагыг ашиглаж удирдуулахыг хүссэн боловч цаг дэндүү давчуухан байгаа болохоор эхлээд ямартай ч ухрахаар болцгооно. За тэгсэн чинь хар хаан гээд байгаа нөхөр чинь өөрийн биеэр ирчиж цэргүүд нь гэж юу вэ? Хүмүүс, оркууд бүр луу хүртэл байх шиг. Тэгээд бүр бүгдийн хүйс тэмтэргээ тушаал өгчт юм да. Энэ хаанд үйлчлдэг хідэн тусгай нөхдүүд байх шиг байна. Эднэртээ бол нэг тушаагаад авах шаардлагагүй. Өөрсдөө юу ихэ мэддэг нөхдүүд бололтой. Нөхцөл байдал эвгүүтжсэн чинь гинтхэн портал нэгдээд 2 дугаар дайны үеэс хүрээд ирж байгаа мó гэмээр нэг нисгэгч онгоцтойгоо ороод ирлээ. Харин нөгөө хааны тусгай цэргүүд чинь жинхэнэ үзээтэй нөхдүүд байд юм да. Бүгдээрээ л онцгой чадвартай, гал ус гэх мэт элементүүд ашиглаад за ер нь л дийлдэхгүй гарууд байна. Хаана ирснээ ч мэдэхгүй байгаа нисгэгч маань ямартай ч хитрхийн нэгтлийг барьсан алан хэдлэг болж байгааг анзаараад ямартай ч аль талд нь тултахаа бол ойлгох шиг боллоо. Энэ үед Октобер бүлгийн толгойлогч нь дрифтрүүдээ аваад зүхтаж явах бөгөөд хааныг ялахын тулд эхлээд самурай нартай нийлэх хэрэгтэй. Тэгжээж ялах боломж нэмэгдэнэ гин. Гэтэл тэдний замд луу гарч ирэхэд өнөөх нисгэгч маань лууг устгаж өгдөг. Тэрээр 2 дугаар дайны үед Японы шилдэг нисгэгчдийн нэг байсан ба түүний нэрийг Кано Наоши гэдэг юм байна. Ингээд ямартай ч энэ эд маань амьд зүхтав бололтой. Харин дайсны хаан бол бөөр зүхтсан хүмүүсийг бүгдийг нь олж устгах гэж тушаана. Нөгөө талд харин манай гурав нөгөө тагнуулч охиныг олчлоо гэж. Тэгээд жоохон сүртүүлсэн чинь нөгөөх нь хамаг юмаа ярьж гарлаа. Эднэр шиг өөр ертөнцөөс ирсэн хүмүүсийг дрифтер гэж нэрлэдэг бөгөөд энд авч ирсэн гол зорилго нь хааны эсрэг тулаанд ашиглах. Бас энэ эмэгтэй ажилдаг Октобер бүлэг нь дрифтрүүдийг хайж олоод ажиглаж байгаад бүгднгийн цуглуулж нэгтгэх үүрэгтэй гин. Гэхдээ бас шилжиж ирсэн хүмүүс дунд хорон санаатай нөхдүүдийн энц гэж нэрлэдэг ба нөгөө хаанд нь зүтгэхэд байсан нөхдүүд л болж таарж ах шиг байна. Октобер бүлэгмийн хийдэг зүйлс нь ноёд түшмдээс цэргийн тусламж гуйж дрифтрүүдийг цэргийн жанжин болгоно гэхийг сонсоод Нобунага тэдний хийдэг зүйлсийг ямар ч нэмэргүй гэж хэлээд одооноос дрифтрүүд өөрсдөө улс байгуулад удирдагчаар нь Тоёхисаг томилно гин. Яагаад гэж эльфүүдийн тосгоныг аварсныхаа дараа Тоёхиса яг л удирдагч шиг суусан болохоор гэж авдээ. Сайхан гарууд бай тээ. Өнгөрсөн хугацаанд дайсны хааны эсрэг хийсэн тулаанд дандаа ялагдл хүлээж ээж. Гэхдээ энэ удаад заавал ялахгүй бол дайснууд хүн төрлөختнийг нэг мөсөн үгүй хийнэ гин. Хаан бүр шийдсэн бололтой. Өөрийнх нь эсрэг зогсож чадах хүмүүс нь зөвхөн дрифтрүүд болохоор тэд нарыг газрын гаваас ч байсан хамаагүй заавал хайж болоод устдаг гэж тусгаагийнхандаа тушаадаг. Хөөхий эльфүүд тариан талбайн шатцсан болохоор татвараа төлж дийлэхгүй болчих. Тиймээс бослог гаргах дээрээ тулжээ бүр. Тэгсэн манай Ёичи хурж ирснээ эднэрийн хэлээр ярьж байгаа нэнгээд тэнэгтжсэн чинь тагнуул эмхтэй даргаих нь хийж өгсөн сахиусыг харуулснаа энийг биедээ авч явбал ямар ч хэлээр ойлголцсон гэж авдیں۔ Ёичи бүр шок. Тэгсэн Нобунага эльфүүд гэж яг ямар хүмүүс болохыг асуутал эрт дээр үед хүн төрлөختний дайралтанд өртөж тэр үеэс хойш боолмит амьдарч ирсэн урт насалдаг төрлүүд. Гэхийг сонсоод бас адын бодол төрсөн үү яасан бөөмэд. Тэрийгээ бас өөрөө хэлэхгүй. Тоёхисаг шордож байгаад хэлүүлэх юм гинэ. Тэгээд Тоёхиса эльфүүдийн урам зоригийг сэргээж нас орсон өвөг дээдэс ирээдүйн үр хоочийнхаа төлөө тулдах хүслийн насааж өглөө. Гэсэн ч эльфүүд тулааны туршлагагүй бөгөөд олон жилийн өмнө улс нь эзлэгдэхэд энэ залуу хүүхэд байсан гин. Энийг сонссон манай хэд гайхаад тэрнийг яг хэдэн настайг нь асуусан чинь 106 настай гэж авдیں۔ Нөгөө хоёр бацаан нь хүртэл нэг нь 36-тай нөгөөх нь 39-тэй ч гэж ах шиг. За ямартай ч манайхан эльфүүдтэй нэгдэж өчигдрийн алсан нөхдүүдийн нэмэлт хүч удахгүй ирэх болохоор тэднэрт нэг сайн гихч нь хичээл заагаад өгнө л гин.
Энэ үед нэмэлт хүч болох 200 цэргүүд айл хэдийн замдаа гарсан байлаа. Гэвч тэднийг эльфүүдийн тосгонд ирэхэд тэнд нь хинч байсангүй. Манайхан эльфүүдийг аваад өөр газарт очиж тулаандаа бэлтгэхийн тулд аль чадхаараа эльфүүдийг бэлдэж байлаа. Эльфүүд хэдийгээр дайчид биш боловч ном сум хийх гих мэт гар урлалд төгс тохирсон авьяаслаг байхан тэр. Харин Нобунага өнөөх алсан цэргүүдийнхээ толгойг нь булж хүндэтгэл үзүүлээд цогцыг нь ялгацтай нийлүүлж овоолж орхисон байв. Бас тагнуул эмэгтэйгээс хөхөр хаанаас олж болох вэ гэж асуудаг. Эльфүүд ном суманд төрөлхийн гарамгай байжлаа. Тиймээс тэднийг боолчилсныхоо дараа ном сум барихыг хориглосон байж. Харин Ёичи бүр цаанаасаа л нэг ялагдах дургу шартаа гар юм а. Бас эльфүүдийн үржлийг зогсоохын тулд охид бүсгүүчүүдийн хүчээр булааж авсан гин. Энийг сонссон Тоёхиса эльфүүдийг яаж зоригжуулж байгааг харсан Нобунага түүнээс жинхэнэ дайчны зан чанарыг олж хардаг. Ингээд шөнө болоход манайхан хөдөлж эхэллээ. Хамгийн түрүүнд Тоёхиса ганцаараа дайрч ороод цэргүүдийн анхаарлыг татах хойгоор Нобунага эльфүүдийн хамтаар хурж ирж тосгоныг тойруулж хашаа босгоно. Тэгээд тосгоныг галдаж зүхтах газаргүй болсон цэргүүдийг өөрсөддөө ойртуулахчгүйгээр харваж устгана. Бас эднэр сумныхаа үзүүрт ялгац түрхсэн болохоор амьд гарсан цэргүүд нь хүртэл цус нь бохирдсноос олж дахиж тулдаж чадхааргүй болно. Хамгийн хорлонтой нь шархаа угааж ариутгах ус байхгүй. Учир нь манайхан энэ тосгоноос явахдаа худаг руугаа ялгац асгацсан юм байна. Ингээд дайсны цэргүүд сандралтаж эхлэх үед Тоёхиса хамгийн зөв цагтаа гарч ирж удирдагчийн толгойг авцснаар цэвэр ялалт байгуулж байгаа. Үүнээс гадна зүхтааж амжсан цэргүүдэд ч бас өрх бэлдсэн бөгөөд энэ хэсгийг Ёичи ахалж байдаг. Гэхдээ энэ бүхэн Ёичид хуучны хэрцгий удирдагчийн санагдуулна. Энэ үед илгээсэн цэргүүдээ буцаж ирээгүй мэдсэн удирдагчид нь эльфүүдийг болон бусад боолчилсан төрлүүдтэй дахин нэг том сануулга өгөх цаг нь болж. Гэх мэт юм ярьж байх зуур цэргүүд буцаад ирлээ гэхээр нь очоод хартал манайхан хоёрыг дуулахын өмсөө түрээд ирсэн байт юм да. Тэдний зорилго нь эльфүүдийн барьцаалагдсан ихнэр хүүхдүүдийг аврахаар ирж. Гэтэл тэднийг ямар дүр зураг өгцсөн гэж. Энийг харсан Тоёхисагийн уур нь буцалж нэгийн ч амьд үлдээхгүй гэж шийднэ. Ингээд манайхан цайзыг эзэлж авлаа. Хэрэгтэй бичиг баримт, газрын зураг гэх мэт юмнуудыг хайж байх үедээ Нобунага ханан дээрх зургийг хараад тагнуулч эмэгтэйгээс энэ яг хэн болохыг асуутал 60 жилийн өмнө гинэт гарч ирж энэ улсыг үүсгэн байгуулсан агуу удирдагч гин. Түүний хүчтэй үзэл бодол урайлах зэрэг нь хүмүүст гүн сэтгэгдэл төрүүлж ард түмний хайр хүндлэлийг хүлээсэн нэгэн байсан гин. Гэхдээ энэ сахал үс энтер нь нэг л танил харагдахгүй байна уу? Энэ үед эльфүүд хурж ирж Нобунагад Тоёхиса цэргүүдийг бүгдийг устгах гэж байгааг хэлнэ. Харин Нобунага яагаад ч юм устгал сөөрөл гих мэт бүх муу үйлсийн гин буруутан нь зөвхөн өөрөө байх ёстой гэдэг. Тэгээд Тоёхиса яг эльфүүдэд тушаах гэж байтал Нобунага түүнийг цохиж унгаагаад цэргүүдийг алах тушаалыг өөрөө өгдөг. Бас Нобунага цэргүүдийн цогцыг ялзруулж дарих хийхэд ашиглахын гин. Ингээд манайхны тухай цуурхал хаа сайгүй тарж эрх чөлөөтэй болж өөрсдийн тосгондоо буцаж очисон эльфүүд нь Нобунагагийн загтлыг түгэж байлаа. Энэхүү загтал дээр тэр улс хүсч байвал улсыг ч байгуулж өгье. Харин та нар өөрсдийнхөө төлөө тэмц гэж бичсэн байх ба одоогийн эзэнт гүрэн нурж унахад ойрхон байгааг ч бас мэдэгдсэн байв. Ингэснээр эльфүүд өөрсдийн бүс нутаг бүртээ бослог гаргаж дарангуйллаас салж чадлаа. Харин нөгөө талд улсын удирдагчид бослохыг яаж дарж авах тухайгаа ярилцсан боловч дөрвтэй шийдэл төрж чадсангүй. Харин Нобунага дарь хийх ажлаа айл хэдийнэ эхлүүлсэн байв. Бас эльфүүдийн бүхий л тосгонуудаас буу хийж чадах төмрийн дархан хайлгсан боловч хэнийг ч олж чадсангүй. Энэ улсад буу хийж чадах төмрийн дархтууд гэвэл одоо ч удын овг л байгааг нь. Энэ хооронд Ёичи эльфүүдэд номсом харуулахыг, харин Тоёхиса сэлмийн эрдмийг зааж өгдөг. Гэхдээ л эльфүүд харвахтаа сайн ч сэлэн барихтаа маш муу байгааг яах вэ гэд ярилцаад сууж явах яг энэ үед манайханд нэг л эвгүй мэдрэмж төрж нэг зүйл ойртож байгааг анзаарна. Гэтэл ирж байгаа хүмүүс нь хар хааны дайчтай байж таардаг. Эднэр нь мэдээж дрифтрүүдийн артаас ирсэн болохоор эльфүүдийг зутаалгаад Тоёхиса болон Ёичи нар дайсны эсрэг халз толтохоор болно. Гал гаргадаг нөхөр манай Тоёхисаг гарах гарцгүй болгож байхад нь тагнуулч эмэгтэй хурч ирээд шидийн сахиусаар чулуу хан босгож Тоёхисад зугтах цай гаргаж өгнө. Тэгээд түүнийг битгий тултаа наадхад дийлэх боломжгүй гэсэн боловч Тоёхиса бол айл хэдийн өрсөлдөгчийн сул талыг ажигласан байх ба түүнийг хэдий сүртэй чадвартай ч гэлээ зүгээр л нэг өнгөрөө бацаан байна гэдэг. Харин Ёичи маань бүр хүчтэй дайсантай тулгарсандаа баярлаад идэх шөө. Нүүрэнд нь инээд тодроол. Бас тэдний тулааныг Ёичигийн хуучин командлагч мөр зэрэгцэн тулдаж явсан Ёшицүнэ ажиглаад сууж байдаг.
Гэхдээ одоо бол тэр хар хааны туслах болсон л доо. Гэтэл Ёичигийн өрсөлдөгч амин цэгтээ оногдсон ч гэлээ яагаачгүй юм шиг л нэг тийм чанга нөхөр байж таард юм да. Нобунага энэ үед эльфүүдийн хамтаар дайсны морин цэргүүдийг ой модон дунд хөнхөн харгалаад дахиад цэвэр ялалтаар дуусглаа. Харин Тоёхиса тагнуулч эмэгтэйгээс шидийн хан босгож өгөхийг гуйсан ба эхний ханыг өөрийнхөө ард босгуулж дайснаа төөрөгдүүлнэ. Хоёр дахь ханаар өөрийгөө түлхэж дайсныхаа их зурдаас довтлоод бодог руу унгачдаг. Гэтэл энэ нөхөр чинь энд ирэхээс өмнө улсынхаа төлөө ард иргэдийнхээ төлөө тулдаж явсан ч ард иргэдэн түүнийг ад зэтгэр шулам гэж үзээд амьдаар нь шатааж алсан юм байна. Дэндүү их гомдол тээж өгсөн болохоор түүнд хоёр дахь боломж олгохоор Исигийнхээ нэмэгтэй түүнийг энэ ертөнцид авчирсан байж. Харин Тоёхиса түүнийг шууд цавчихгүй худаг руу унгаасан нь түүнийг эмэгтэй байж магадгүй гэж бодчих л дээ. Үнэхээр л Тоёхисагийн зөв байсан ба энэ галын шидтэн чинь эр хүн шиг хувцалдаг болохоос биш эмэгтэй хүн юм байна. Тэгээд Тоёхиса маань эмэгтэй хүний толгойг бол цавчихгүй гэд түүнийг амьд үлдээдэг. Харин нөгөө талд Ёичи дайсныхаа амин тус газар нь удаа дараалан онч чадсан ч гэлээ түүний өрсөлдөгч үхшгүй нэгэн байж таард юм да. Ёичи маань гиндээд яг алуулдгийн даваан дээр өнөөх хоёр дрифт рүү төрч ирээд автомат буугаараа түүнийг шүүрэн шанаг болтол нь шүршээ тайчна. Тэгсэн чинь нөхөр чинь бас үхчээгүй амьсгаатай байх юм а. Түүний энд ирсэн шалтгаан нь галын шидтэн эмэгтэйг дэндүү шудраг бусаар өгсөн болохоор түүний араас там руу явах санаатай өгсөн боловч энд хүрээд ирсэн юм байна. Харин энэ октябр бүлэгмийн дарга чинь өөрөө ч бас дрифтер юм байна. Түүнийг Абе овгийн Сэмэй гэдэг бөгөөд өөрийнхөө дараа ирсэн нөхдүүдийг сайтар судалж байгаад дайсны хааны эсрэг хүчээ нэгтгэхийг уриалдаг гин. Тэгсэн чинь Тоёхисаг нөгөө эмэгтэйгээ амьд үлдээсний сонсоод шууд худаг руу очиж шалгасан чинь зүгтцэн байлгүй яах вэ гэж. Тэгээд Тоёхисаараа ууралж яагаа шууд алаагүй юм бэ гэхэд Тоёхисад энэ ертөнцийн дүрм журмнаас илүү өөрийнх нь баримталдаг зарчим чухал гэдэг. Харин энэ хөгшин дрифтер бол Ханнибал Барка. Тэрээр энд хамт байсан Скипио Африканус гэх дрифтертэй хамт байхдаа нэлээд цоглог ирч хүчтэй байсан ч хэд хоногийн өмнө энэ эд дайснуудаас зүхтаж явах үед Африканус морин тэрэгнээсээ унчиж түүнийг буцаж очиод аврах боломжгүй байсан болохоор энэ эд тэр чигтээ зүхтаагаад иржилтээ. Энэ үеэс эхлээл Ханнибал Барка улмал сул дорой болоод байгааг нь. Харин Африканус чинь ойд төөрөөд явж байхдаа нисгэгч бороотой таартал манай эн чинь бүр эндээ бараг хаан болцсон юм шүү. Мэдээж хоёр өөр улсын бүр дээрээс нь өөр цагүед амьдарч байсан хүмүүс яаж хил нэвтрэлцэх вдэ те. Энэ үед Нобунагагийн тушаалаар дарь хийх бордоог энд зөөж авч ирэхэд Абе Нобунагагаас түүний зорилго яг юу болохыг бас яагаад өөрөө хаан болохгүй Тоёхисаг хаан болгоно гэж зүтгээд байгааг асуудал энэ ертөнцид боолчлогдсон олон ов гэдэг сулалж өөрсдийн талд оруулаад засаглалын системийг өөрчилнө. Тэгээд шин засгийн газар байгуулж цэргийн хүчээ зузаатгаад одоогийн их барьж байгаа Орте улсыг газартайн тэгшлэн гиндэ. Бас Нобунага энд ирэхээс өмнө маш олон хүмүүс тууртагдж тэдний уруултаас олж өгсөн юм байна. Гэхдээ тэр өөрийн төрсөн хүүгээ хамгийн түрүүнд цэжгэлсэн байсан ч хүүхэд нь эцгийнхээ булшин дээр эцсээ хүртэл тулдаж нас барсныг мэдсэн болохоор хүүгээ цэжгэлсэндээ өөрийгөө буруутгаж хаан ширээнд суух ирэхгүй тэнэг хүн гэж үздэг юм байна. Харин Тоёхисад бол хаан байхад тохирсон бүх шинж бүрдсэн. Гэхдээ манай хүн жоохон ухаан муутай болохоор Нобунага түүнийг чиглүүлж туслах нь болохоор шийджээ. Энэ үед Тоёхиса өнөөх зөнсөн өвгөн дээр хурч ирээд жинхнээсээ зөнсөн хэрэггүй өгшин юм уу эсвэл жүжиглээд байна уу гэдгийг шалгахын тулд түүн рүү жинхнээсээ алах хүсэлтэд дайраад очтол эвгүй өгшин байж таард юм да. За ямар тач бүр мөсөн зөнчөөгүй л юм шиг байна. Бас энэ хөгшин манай Тоёхисад авга ах шиг нь л санагдсан гин. Ингээд манайхан одоочуудыг аврахаар явнаа гэхэд эльфүүд одоочуудтай таарамжгүй болохоор бүгдээрээ эсэргүүцдэг. Гэтэл Тоёхиса үлдэх нь үлдэн л үз гэд ганцаараа яваад өгнө. Нобунага түүнийг яаж ч болиулах гээд амжилт олсонгүй. Энэ үед түүний замд Абе болон нөгөө хоёр буруу сууж байх ба эднэр замдаа гээсэн хүнээ хайж олохгүй болохгүй гин. Гэтэл Тоёхисатай хамт явхаар Нобунага, Ёичи бас тагнуулч эмэгтэй нар хурч ирлээ. Бас тэдэн дээр нэмээд эльфүүд ч бас тулаанд нэгтгэхэр болсон байв. Ингээд манайхан одоочуудыг чөлөөлөх тулаандаа бэлэн боллоо. Шөнийн цагаар манайхан дайралтаа эхэлж Нобунагагийн хийсэн дайрыг тесрэх бөмбөг болгон ашигладаг. Харин энэ Тоёхиса төрөлхийн тулаанч зүүн совингоо ашиглаж эльфүүдийг зөрөгжүүлэхийн хажуугаар үүгээрээ бас дайснуудаач сандраагаад авна. Ёичи энэ үед тесрэх бодистой сумаар дайсны харваачдыг зохицуулах бөгөөд ер нь л манай Нобунагагийн зохиосон төлөвлөгөөнүүд бүр гал.
За тэгсэн чинь цайзын хаалга нээгдэж баахан үлэмж биетэй хуйг дуулга болсон нөхдүүд гараад ирлээ шүү. Эднэр нь энэ цайзынхаа бахархал болсон хамгаалагчд нь гинэ. Эднэрийн эсрэг арай Тоёхиса энэ хоёр хоёулахнаа үзэж байгаа юм биш үсттэй гэсэн чинь тагнуулч эмэгтэй чинь чулуун ханаа босгоод энэ дотроо саяны гаруудаар BBQ боодог дрифтерс эдишн хийж байгаа юм байна. Аргаа барсан дайснууд нь цайзын хаалгаа хааж манайхан цайз руу нэвтрэх боломжгүй болох үед өнөөх хөгшин чинь Нобунагад мэрэгэн аргаа зааж өгдөг. Энэ нь юу байсан бэ гэхээр тагнуулч эмэгтэйгээр цайзын хананд шат хийлгүүлээд тэргээр нь Тоёхиса цэргүүдийн хамт орж болно гэх тушаалыг Нобунага генерал өгсөн байдаг юм. Гэхдээ энэ үед Нобунагагийн толгойд биднийг яг яах гэж энэ ертөнцид авчирсан байж таарах уу гэдэг бодол эргэлдэж байлаа. Харин түүний бодлыг уншсан орчин үеийн бро та нарын зорилго бол энэ ертөнцийг өөрсдийн харах өнцгөр зөв тийшин чиглүүлэх гэж ишөө. Үгүй ингэж суухаар эднэртээ ядаж шипи өгчөж болтгүй юм бах та. Ямар ч тач манайхан цайз руу амжилттай нэвтрлээ. Эльфүүдийн хэлснээр бол одоочууд гэдэг нь бүдүүлэг зэрлэгүүд. Бас арх дарс болон зугаа цэнгэлд маш их дуртай. Тэдний хурц сүхэн дайснаа тас цавчиж, ялалтын баяраа сүрж авхаатай тэмдэглэдэг гин. Гэтэл тэр одоочууд нь бахархал гих зүйлгүй болтлоо дарлуулсан байх нь тэр. Харин Тоёхисагийн гаргасан шийдвэр нь эхлээд бүгдээрээ сайхан хоол идээд хий гэсэн байдаг. Бас болоогүй тулаанд ашиглаж байгаа унлагын хідэн мордоо хүртэл нядлаад хоол хийх гэж байна гэдгийг сонссон Нобунага "Үгүй ч одоо цайзаа бүрэн эзлээгүй юун хоол вэ?" гэд бүр шок. Гэхдээ Тоёхиса хэдий ухаан муутайч түүний тулааны талаарх мэдрэмж бол яалтчгүй хүчтэй. Дайсны цэргүүдийг бууж өгвөл амьд үлдээнэ гэх амлалт өгч сэтгэл зүйн дайралт хийдэг. Нөгөөдүүл нь эргэлзээгүй бууж өгнө штэ. Гэхдээ мэдээж манай хүн удирдагчийн толгойг яаж зүгээр өнгөрөх вдэ те. Энэ үед Октобер бүлэгмийн нэг гишүүн бас нэг танихгүй залуугийн хамтаар хар хааны байршлыг тагнаж байх ба хамгийн хүчтэй 6 лууны нэг болох хүрэл луу дайсны талд нэгдсэнийг бас оркуудыг түүхэндээ анх удаа газар тариалан эрхэлж байгааг хараад хар хааныг өмнөх үеийн хаадуудаасаа нэг л өөр ертөнцийн төгсгөлийг биш харин зөвхөн хүн төрөлхтний төгсгөлийг л хүсэж байгаа нь хамгийн ачаархалтай байлаа. Гэхдээ хүрэл лууч нь бас ягч нийлчээгүй юм байна. Хар хааныг өөрийнх нь луунуудыг дураараа номхруулад өөрийнх нь юм шиг ашиглаж байгааг нь эсэргүүцсэн чинь хүрэл лууг тэр дор номхруулад ичт юм да. Энэ хааны чадвар нь эд эсүүдийг сэргээж бүр үхлийн ирэмгээс ч хүнийг босгож чадна. Зөвхөн хүн гэлтгүү хоол хүнсийг ч хязгааргүйгээр ховилж чаддаг. Гэхдээ өөрөө үрд мөх амьдрахгүй учраас л цэргүүдийнхээ үр хоочид зориулж газар тариалан эхлүүлсэн гин. Бас хааны гол зорилго нь мангас гэж гадуурхагдсан овгуудыг нэгтгэж хүн төрөлхтнөөс хариугаа авах. Харин нөгөө одоочууд чинь хоол идэх тусам улам ирч хүч ороод ер нь л их сэргэлт хурдан авд юм байна. Нөгөө талд харин галын шидтэн ухаан ороод хамтрагчаа үгснийг сонсоод Тоёхисаг заавал үнс олтлон шатааж өшөөгөө авнаа л гин. Харин одоочууд айл эдийнэ бууга хийгээд эхэлсэн байх ба энэ ирчээрээ байвал өдөрт 10 буу хийж чадна гэхийг сонсоод Нобунага бөөн баяр. Энэ үед тэдэн дээр Орте улсын 3-1-ийг эзэмшдэг язгууртан хурж ирээд манайхантай хамтрах санал тавина. Бүр тодруулбал өөрийнхөө эзэмшдэг газар нутгийг үн хүрж байгаа дээр нь зарахын гинэ. Тэгээд манайханд тусалж Орте улсын нийслэл рүү нууцаар нэвтрүүлдэг. Энэ эр юм тодорхойгүй язгууртан нөхөрч бас дрифтер бөгөөд манай эдийн амьдарч байснаас нэлээд хоошх үеэс энд ирсэн байв. Тэгээд бас Японы түүхийг бүр нэгнгүү мэдчихэ шүү. Манайхныг нэрээ хэлэнгүүтэл хэдэн онд ямар тулаанд оролцож байсан гэдгийг шууд хэлээл. Ямар ч тач Нобунагагийн хэлснээр бол энэ хачин нөхөр хизээч хамаагүй урвж магадгүй ч хэлээ. Одоохондоо л итгэж болно гэдэг. Харин энэ язгууртан бүх ноёдуудыг цуглуулж хурал хийх үеэрээ Шимазу Тоёхисад өөрийн бүх эрх мэдлээ шилжүүлж байгаагаа хэлдэг. Мэдээж эднэр нь эсэргүүцсэн боловч язгууртан чинь энэ эдийгээ бол бүрэн бацд юм байна өө. Гэтэл хоёр нөхөр л тис ондоо юм яриад шүү. Тэгсэн энэ хоёрыг хар хааны туслах Распутин гихч өөрийн шидээрээ удирдах идэв. Язгууртан Распутин хоёр чинь хуучны танилуд бололтой. Гэтэл энэ үед манайхан гаднаас орж ирэхдээ зэрэгцээд хар хааны цэргүүд ч бас ороод ирнэ. Харин Тоёхиса шууд л хідэн цэргийнхэн толгойг цавчиж хаяад хэв нэг алхаж очисноо Распутины нүдэн дээр удирдах байсан хүний бүр нохоо шиг зодж байна. Саяхан л инээд алдаал манайхныг бассан маягтай байсан Распутин бүр царай нь бараагаал. Дээрээс нь Нобунага очоод нөгөө инээд алдсан царай чинь хайчваа гээл янзын үдсэн чинь өнөөх чинь бандсан нөөрөндөө тэр чигтээ сарнилт. Тэгээд хаан дээрээ очоод яг юу болсныг хэлтэл хаан нь Орте улсын нийслэлийг 50 замаар эзэлж чадахгүй бол алан хядлага үймэн самууныг тултлан дэгдээж бүгдийг газрын хөрснөөс арчиж хай гэж тушаадаг.
Энэ үед манайхан ч бас дайнд бэлдсэн байх бөгөөд язгууртны талаас 500 цэрэг гаргаж тэдэнд одоочуудын хийсэн бууг бариулаад Нобунага энэ салааг удирдна. Харин одоочудаас бүрдсэн явган цэргүүдийг тоёо хийсэн. Эльфүүдээс бүрдсэн харваачдын салааг Ёичи тус тус удирдахаар болно. Ингээд манайхан бүгд байрлалаа эзлээд дайснуудын эхний салаа хурч ирэхэд яг тохиромжтой үеийг хүлээж аваад эхлээд бууны салаа гал нээж энэ дайны анхны дайралтыг хийн. Үүний дараа Ёичигийн салаа дайралтаа хийж дайсны анхаарлыг сулруулснаар Тоёо Хисагийн салаа дайралтаа эхлүүлнэ. Энэ үед хар хааны туслах Тошизо цэргүүдээ салж тулалтахыг тушааж өөрөө Тоёо Хисагийн явган цэргүүдийн учрыг олно гэв. Гэтэл энэ нөхөр чинь яагаад ч юм Шимацу ховгтой өс онцонтой юм бэ? Харин Тоёо Хиса бол энэ залууг огт таньдгүй. Яг айл газар болсон дайнаас улж өчөөгөө авах гээд байгааг нь ч мэдтгүү. Бас дээрэс нь энэ Тошизо нууцлаг чадвартай юм байна. Энийг харсан Нобунага яг ямархуу тактикаар тулдвал дээрвэ гэд толгоогоо гашлахж байхад нь өнөөх хөгшин Ханнибал Нобунагад жимс нэцлэх аргыг санал болгоно. Эхэндээ яг юу яриад байгааг нь ойлгохгүй байсан ч Нобунага нэг зүйл анзаарах шиг боллоо. Тэгээд Ёичид хотыг дээрээс нь ажиглахыг тушаатал дайснууд зүгээр ч нэг тарж бутраагүй. Харин ч төлөвлөгөөний дагуу хөдөлж байгааг хараад Нобунага тэдний зорилго сүйтгэл биш, улсыг эзлэх хിവэрэ байгаа гэдгийг олж мэднэ. Тоёо Хиса маань хэдийгээр хэцүү нөхцөл байдалд орсон ч инээж байгааг хараад Тошизо бараг гайхаад байгаа юм шүү. Гэсэн ч түүний сэлэм, түүний алах хүсэл илүү хурц байсан болохоор Тоёо Хисагийн сэлмийг ганц дайралтаар хугалцдаг. Энэ үед Нобунагагийн тушаалаар дайснуудыг занганд оруулж гарах гарцхуу болгоод жинхэнэ шүүрэн шанаа болгож байна. Нобунага бүр энэндээ баясаад байдаг шүү. Тоёо Хиса өөртөө бүр дэндүү итгэлтэй. Хэдийгээр өөрөө энд үгсэн ч Нобунага заавал өөрийнх нь нөхлийг дэмий зүйл болголгүй ялалтанд хөтлөнө гэж хэлээд одоочудаар Тошизогийн сүнснүүд рүү гал нээлгэж зарим сумнууд нь Тоёо Хисаагч хүргэж гарахыг хараад Тошизо бүр шок. Аргагүй л дээ. Тоёо Хиса бол түүний харсан хамгийн солиотой самурай юм чаа. Гэтэл хар хаан гинтхэн Тошизог ухрахыг шаардав. Тошизоч зөрүүдлээл үргэлжлүүл тулдаж чаднаа гэд Тоёо Хисатай 10 жилийн өгтөвчхэл зодтолдож гарна. Энэ хоёрыг харсан одоочууд бүр Тошизогийн сүнснүүд нь хүртэл гайхаад яаж туслахаа мэдтгүү. Харин хаан нь их л ууртаагаар Тошизод ухрахыг дахин нэг удаа тушааж түүн рүү явуулсан луу хурч ирж Тошизог аваад явлаа. Ингээд ялсан ч биш, ялагдсан ч биш, ямартай ч дайн дуусч, за дууссан гэхээсээ илүү хар хааны хэлснээр бол туршилтын дайн дуусч, одооноос жинхэнэ дайн эхэлнэ гин. Бас түүний талд Нобунагагийн хамгийн гол өрсөлдөгч болох Акечи явгийн Мицухидэ нэгдэхээр болдог. За тэгээд төгсгөлд нь би та нарт энэ анимтай холбоотой сонирхолтой мэдээллүүдийг бэлдсэн байгаа. За эхнийх нь энэ аним дээр гардаг энэ ертөнц рүү шилжиж ирсэн бүх дөрүүд нь бодит амьдрал дээр түүхэнд бичигдэж үлдсэн жинхэнэ хүмүүс шүү. Тэр дундаа дрифтрүүд бол түүхэнд нэрээ сайнаар үлдээсэн хүмүүс байдаг бол Энц гэх эсрэг талынх нь түүхэнд өөрсдийн нэрээ муугаар бичүүлсэн ч яг үнэндээ сайн муу эсэх нь эргэлзээтэй. Бүгдээрээ энд ирэхээс өмнө шудраг бус зүйл мэдэрч гомдолт ээж хүмүүсийг үзэн яддаг болсон хохирогчд юм. Бас хар хааныг Есүс Христтэй адилтгаж үздэг хүмүүс ч цөөнгүй юм байна лээ. Яагаад тэгэхээр үр тариа ургуулж шархтсан нэгнийг эмчилж өгдөг. Бас дээрэс нь хүн төрлөختнийг аварч байсан удаатай ч хүмүүс өөрөөс нь урвсан болохоор хүн төрлөختнийг үзэн ядаж оронд нь тэдэнд гадуурхагдсан мангасуудын аврагч нь болохоор шийдсэн. Бас энэ ертөнцид хүмүүсийг яг л шатрын хөлөг шиг ашиглаад байгаа Мурасаки болон Иси гих дөрүүд бол нэг ёсны бурхад юм шиг харагддаг. Энэ хоёрын тухай аним дээр нээх их гардгүйч гэлээ зорилго нь ерөнхийдөө тодорхой байдаг. Изи бол өөрийн авчирсан хүмүүстэй юр бусын хүч чадал өгч тоглоомын дүрмийг эвддэг бол Мурасаки бүхнийг яг байгаагаар нь л байлгахыг хүсдэг. Нэг ёсондоо энэ ертөнц бол зүгээр л энэ хоёрын ширээн дээр байгаа шатрын хөлөг гэсэн үг. За тэгээд энэ хоёрын хэн нь ялж энэ ертөнцид яг юу тохиолдохыг бүгдээрээ дараагийн сизон хязгаар нь тэр үед нь л олж мэдэх бах та тий. Ямартай ч энэ удаагийн бичлэг таалагдсан бол лайк, subscribe дарахаа мартав. Тэгээд дараагийн анимаар уулзтлаа. Түр баяртай.